хүсэл байдгүй ч юм уу. Тэгсэн мөртлөө л одоо ингээд нэг өглөөд гарч ирээл нэг одоо архива уучаад буцаад ордог ч юм уу. Нэг яагаад Монгол ирчүүд ийм болчихвоо гэдэг л энэ асуудлыг бид өнөөдрийнхөө нэвтрүүлгээр хөндөж байгаа юм. Одоо нэг ингэж жоохон архи анхлаад байна шүү дээ. Найзууд чи яриад. Хоног тэр хэд ууж байна? Нэг гоо томоо хүмүүс. Нэг хуудгүй. Тэр тутам бас орлого болоод байдаг болохоор тэрнийхээ за яг нэг талын хоол өмсөндөө гэр оронд байх. Нэг талаар нь бас нэг зохицуулж чадах. Оройд нэг зүгээргүй хариад. Зүгээргүй хариад байна. Амьдралын одоо юу гэдэг жилийн 360 хоног байдаг гэхэд бол одоо өдөр болгон нэг зүгээргүй хариад байгаа ч юм хэцүү. Үгүй л дээ. Тэгдэггүй л дээ. Би ч өөрөө нэг уул нэг 10 20 хоног л уудгүй тэрнээс илүү уудгүй. Тэгээ бүр хордлогонд орчих юм шүү 20 хоног. Тэгэхээр чинь туслая хэлгээд кулкацч шүү дээ өөрөө. Тийм үү. Кулкацч шүү дээ өөрөө. Тийм үү. Банк орлоготой болохоор улсууд өөрсдөө орж ирээд мөнгө өгчдөг болохоор нэг санаа зовх юм байдгүй. Тэгээд өөр юм байшин барьсан. Тэгээд надад нэг юм харагдаад байд юм л да зүгээр л нэг гэрээс ихсэн Монгол ирчүүд их олон болчихоо да гэж тий. Тэгээ эхнэр нь яхаа болсон болоогүй нэг ажил хийхдээ явдаг юм шиг. За. Тэгээд тэр чинь нэг сонирн биш байхгүй. Яагаад вэ гэхээр эмэгтэйчүүдээр ажил хийлгээд өөрсдөө тэжээлгээд хөвчих байгаа байхгүй. Үндсэндээ түүнээс биш өөрсдөө ажил хийгээд явж байгаа бол бас нэг өөр шүү дээ. Тийм ээ. Монгол улс 640 мянган гаруй эрэгтэй үйсийн харьцангуй тэгш харьцаатай улс ороо. Тиймээс өрх бүрд 1-2 эрэгтэй хүн байгаа. Дунджаар 3-4 ам бүлтэй айл гэж тооцоход хин нэг нь хаа нэгтэй хар ажил хийхээр хөлийн дээс алхсан. Бас нэг нь архины хамааралтай эсвэл ажилгүй. Үлдсэн хоёр нь өдөр хоног өнгөрүүлж гадаад явсан нэгнээсээ хаяахан нэгэрдэг хэд 3 төгрөгийг яаж хүргэх ухаанаа үл олно. Хажуугаар нь өнөөх архи уух дуртай ажил хийдгүй нөхөр хэмлэн хідэн бор юм нэхэн. Хэрэлт нь хүчээр асуудлыг шийдэх гэнэ. Нэг л ийм юм харагдаад байна л да хаа нэг Монголын ирчүүд хөдөлмөрийн насны сайхан ирчүүд бүгдээрээ нэг гудамжны амьдралтай болцсон юм болов уу гэж байна. Гэхдээ энэ бол өстой илт харагдаж байгаа байхгүй юу? Яг тэгвэл одоо ингээд чи одоо ингээд гудамжаар явж чинь 10 сахан залуу байна. Одоо тэд чинь ингээд боог нэгцэн зогсож байна дэлгүүрийн үүдмүүд дээр. За ингээд бүгдийг ингээд судлаад ингээд амьдралыг хараад танилцаад яриад ивэл бүгд амьдралтай аавтай ээжтэй аавгаа өгд байсан дандаа дээж боловсралтай хойноор сурч ирсэн зөвхөн сайхан амьдралтай усад байсан шүү дээ. Тийм ээ. Тэд ажил хийж амаа хөдөлгөөлгийвэл чадaltaй боломжтой. Харин хүсэж зориглож байгааг хийдвүлээ. Гадныхан төдийгүй бид өөрсдийгөө зовлон үзээгүй хүмүүс учраас ядуур сэтгэж ядамгхан амьдарч байна гэдэг. Үнний хувьтаач муу үнэнг дагаж мухар замаар явах ёстой юм гэж юу? Бие засаад гэрэн засаад төрөн зас гэж одоо та нар бол одоо яг л гэр орноо застгалын сайхан идэр насн дээр явж шүү дээ. Тэглүү яг одоо бид ч одоо ингээд одоо гэр орноо засгаж хэлж шүү дээ. Засыхээр бидэд мөнгө байхгүй. Ажил байхгүй. Мөнгөгүй усууч яах юм? Гарааг үүдэг. Ер нь энэ жоохон нэг архины нэг хамаарал бас нөлөөлөд байгаа юм тийм. Оо энэ нийгэм юм шүү дээ. Тэр чигээр тийм болцсон. Архил гэдэг чинь л алж байгаа байхгүй үнийг. Харин хэдэн жил архи болж байгаа? Заах нь бол нэг олон жил байгаагүй. 4-5 жил болж байгаа. Архи хуваачуудаг 10 найзтай байснаас архиудгүй 2хан найзтай байвал яасан. Гэхдээ тэр болгон дээр чинь тийм чанартай хүн таардаг байхгүй. Хуудаг найзууд тийм их чанартай байдаг гэж. Гэхдээ яс юм дээр бол тэд чинь сайн хүн байна, муу хүн байна. Ер нь цооны нэг 80% нь бол гайгүй шүү. Тэгэл одоо өнөөдөр уумааргүй уухгүй гэж гараад ирсэн чинь хоёул ганц юм уучхуул гэж хэлж байгаа найзуул тэгэл уруу татчихэл гэсэн үг шүү. Тэгэл өөрийн хувьсар өөрөөр үдийн насны гөгшиж өгч байгаа өгчиж хүнд уран татгана гэж байдгүй л байхгүй.
ажилгүй залхуу, арчаагүй бэлэнчлэгч, авгаа хүүхдэрэн тижээлгэгч Монгол эрчүүд олширсоор байгаа нь юутай эмгэнэлтэй. Энэ бол нэг хүний тухай бус нийгмийн нийтлэг дүр төрхийн тухай хэрэг. Архиа мөрөөрөө уучихгүй гэж хүмүүс ярьдаг. Уужил байгаа бол уцаар ундууцал, тунирхал, атааж өдөө аль аль нь дагалддаг. Адаг сүлд нь хүйтэн зэвсэг, хүний аим, шоронгийн өрөөгөөр солигдно. Харахад хажууд чинь байж аав минь хань минь гэж одоохондоо дуудуулж л байна. Алгуурхан зугуухнаар уусаар архичин гэж хэлүүлэх цаг хаяан чинь ирээд байгааг ухаарах цаг болоогүй юу? Найрах штэ тэ. Зүгөө санааны асуудал штэ. Энийг барьж өглөө 111-т ууллаа. Тэр хүн ирж гарч ирэл арих уу. Тодорхой. Би боллоо штэ тэ. Зүгээр нэг ажил хийгээд штэ тэ эдэн солно. Салинга буун. Яг 150 үнэ штэ тэ би агууг түлдэ. 50 үн би гэр орондоо өчөөд 50 өөр нь би өөрийгөө яана өнө миний дур. Гэр бүлэрээ архитектыг асуудлаас. Зөндөө харин. Одоо ээж хүүхэд зэ нөхөр тий бэртээ өргөнтэйгээ ингээ нийлээ архич. Гэр бүлээр. Яг ийм л гоохтой амьдрал руу. Яг эбиний үнэнгийн хэлэхэд нь шүү дээ. Тэдэрс л би үнэхээр өөрөө нуугадгүй дунднараа архиж үзсэн. Бияс архиудаг. Гэхдээ би шүү дээ. Яг харахад шүү дээ. Өөрөө тогомц Монголын ирчүүд шүү дээ. Яриач тий. 40 хүрээд дөнгөж амс 50 хүрээд 50 хүрт гэдгсэндээ. Гэтэл 40 хүрэхэд битгий хэл гар нь ганцганд хүрч хөлн дөрөөнд хүрээгүй хүү арх гэчийг шидтэн мэт ойлгож шил лонхыг нь долоох шахан байна. Уулыг нурааж усыг эргүүлнэ гэж ирчүүдээ бид мартдаг. Эр хүний хиймарлундаа хүч чадал эмэгтэйчүүдэн чимэж өрх гэрээн өөдлүүлж эх орны өмг төрхөнд босоор ирсэн. Тэгвэл өнөөдөр ямар байна? Бахархмаар сайхан ирчүүд хэр олон байна вэ? Дор бүрнээ бодцгоё. Тунгаацгаая. Монголын ирчүүдийн архинд орж шүү. Тэгсэн мөртлөө бас ар амьдрал нь бүр одоо гудамжинд гарсан юм уу гэхээр гараагүй. Тэгсэн мөртлөө нэг ингээд нэг архины хамаарал өдөр хоног өнгөрсөн л амьдрал болчиход байгаа байхгүй юу? Би одоо ингээд гараад явахад бол нэг найз нөхдөд уулздаг. Хоёулаа гурлаа бол архил уучдаг. За гурал болохоор архи уучдаг. Хоёулаа болохоор явах вэ нэг одоо өнө амьдрал ярил. Тэгээд тийнээс илүү болцгоор чи яад үлээ нэг 500-аас 300-аас нийлүүлээл. Гэхдээ одоо тэр нэг мохон уух байхгүй 1500 2500 архинууд чинь л уушиж. Мэдгүй янз бүрийн нэрт одоо шим мэм гээл байна шүү дээ. Ханаас ах энэ гудамжаар байгаагийн дэлгүүр бүгд дэлгүүрөөр зарж байгаа шүү дээ нуух нь байхгүй. Тий. Гэр хороолын тий. Одоо ингээл энэ 8 нэрийн дэлгүүр бол хүнд нууцаар зарж байгаа шүү дээ. Хаалган энэ гудамжны энэ дундуур байгаа дэлгүүрүүдийг зарж. Бүгд зарна. Яг гоё одоо яг амьдрал дээр бол одоо хаасаагүй. Би одоо энэ шараатан дээрэл найзхаа байшин янзлахад ирж байна. Энэ дэлгүүрүүдээ нэг арахаар бүгд тийм хөв арих зарж байгаа. Би өөрөө одоо энэ шинэ гэмтлийн ардталт байдаг гэх чинь л басад бүгд зарж. Үйлчилгээ эрхлэгчид тэр дундаа хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулдаг хүмүүсийн эцсийн зорилго нь арх ахиу зарж орлого их олох явдал. Гэтэл таны ах トゥ амраг садны хэн нэгэн тантай адилхан ийм бодолтой хүний өгөөш болж архинаас нь ахиу авч угаад нүдэн дээр нь цогтоод тасарч унаад байхад захиалаад л байвал өгөөд байгаа гэд та боддоо. Түүний оронд нэг боловч удаа та одоо болно хит их соцсон учраас танд бид арх нэм зарахгүй гэж хэлэх иргэний зориг гаргаач увайгүй хувиа хичээж олсон мөн хоол болохгүй гэдгийг үргэлж санаж яв. Бараг 2500 арх гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь дэлгүүртээ 2300-аар зардаг байхгүй юу? Тэр чинь хүмүүс ч одоо 3 хүн нийлээд 2300 засаж чинь. За чи нэг 500 гарч 500 500-ийн нэг арх аваад уучна. Тэгээд тэр хүн чинь цаашаа архидаг байхгүй юу? Хаац. Тэгэл оройн сохтоо ордог. Тэгэл ар гэрэгтэй оройн нэг хэрүүл уруул. Архинаас боллоо гэсэн. Бүхэл юм архин дээр. Гудамжинд ингээд нэг бөөгнөрөд дээ штэ. 3-4-өөр бөөгнөрөд байдгийн учир нь нөгөө мөнгө нийлүүлж архи авах мөнгө нийлүүлэх гэж бөөгнөрчдөг. За ерөөсөө тэр штэ. Тэ? Мөнгөнд дутдаг. За эндээ 100 г өгчгээ. Ганцаар авахд дийлэхгүй. Эндээ 100 өгчгээ. 100 г, 50 г гэл тэ. Тэгээ нөгөөдөл чи дахиад дараагаар хүн амтс гуугач юм танд мөндөөс тэгээ авчдаг л байхгүй. 8 нэрийн гих тодголтой найрка нууцаар зардаг дэлгүүрийн зөвшөөрлийг хураах юмсан. Амьдрах гэж ядахтаа бие биений хуурч аминд нь хүрч болзошгүй арх зархаан зогсоогооч дэндүү илбэг дэндүү хямдхан байгаа юм биш үү? Димэрүүлж солиороход бэлэн тийм л арх зарж байна шүү дээ та.
таавал гуталч ингээд өдрийн орлогоо олоо тий 2 идэхгүй хоосоо онохгүй хоолоо ээж идэд ингээд байж лээдэг ба. Гэлээ гэхдээ ингээд энэ амьдралын утга, амьдралын чанар өнөөдөр яг ямар байна гэд ингээд бодохоор заримдаа гутрах ч юм уу би яагаад ийм ер нь бас юм уу арай жоохон уруу дараахан байна да гэж бодох үе гардаг байна. Тэр чинь одоо нөгөө нэг ингээд ямаа хийгээл явж байхад л улсууд орж ирээл бас тий. Оо чиний муу гуталч юм. Тэ үчиж дээшээ харсан сав гэдэг чинь хоол болд гэдэг байхгүй юу? Яг хөө зүгээр нэг өдрийн орлого гэж бодоход л нэг за зүгээр 20 цаасаар бодоход л би сард 600 мянган төгрөг цуглуулна. Тэгээ тэрнээс чинь яах вэ нэг 50000 гарна те нэг хоол ундаа авчна. Тэгэл гурил будаач ихэд дамсаа бүгд ингээд бөөндүүд авчдаг. Тэдээр нь яг арих үж юм. Яг шудраг л дээ. За нэг одоо нэг уулаа гэхэд бол нэг 100 гарна 200 гар өчтдээ. Нэг сарагдаа ярьж байна. Тэгтээ уухгүйгээд явуул хижээч уухгүй. Миний одоо яг яриад байгаа та энэ гудам цагсан Монгол ирчүүд тэгэхээр олон байна гэдэгтээ санал нийлж байна. Нэг л тэр үлээс одоо ингээд шараад нийцтэр явуулчихад л гадаанаас сууж байгаа одоо нэг жоохон явуулт. Тэгээд архиа буугаал ичиж арх амьдралын дайсан шүү дээ. Ууг нь явж хахад тэгээд хэцүү байгаа байхгүй. Тэгээд ажилгүй. Тэгээ ер нь яамар юм бэ те? Таны бодлоор бол нэг юу хийвэл яавал гудам цагтдаг Монгол ирчүүдийн тоо цөөрөх бол зүгээр л ажлын байрал хангаж өг. Ажилтдаг одоо 35-аас 45 насны хоорондох бүх хэрэгтэйчүүдийг ажлаар хангаад өг. Тэгэх юм бол энэ аригтал байхгүй болно. Нэг ирчүүд нь л би их залхуу байна. Ирчүүд нь их сэтгэл гаргахгүй байна гэж гарахгүй л тийм нэр. Яагаад үгсээр одоо нэг 18 хүрэл одоо сургууль төгслөө. Тэгээд ажилгүй. Ичиж мэрэгжил байхгүй. Тэгэл гараад л архинд явж байгаа шин. Төр засаг нэг жоох юм бодлогоо явуулчвал уг нархинаас бол монголчууд бүгд гарна шин. Зүгээр төр засаг руу л одоо иргэн болгон л төр засаг гэх юм. Тэгээд бас нэг төр засаг руу тэгж нэлзаагаад авах юм байна. Энэ гэр бүлийн амьдрал гэдэг чинь надаас танаас шалтгааллах асуудал шүү. Гэхдээ архиа тэ үйлдвэрлэхэ болоод нэг яг тиймэрхүү болвол ууг нь зүгээр байхгүй. Монголчууд нэг хүнд ноогдох заяа жоохон хүүхдийн хэмжээ гэхэд 7 литр 500 грамм арх гардаг жилд. Яасан сайн мэдээлэл таа. Би бол баян өөрөө зурагт баян мэдээлэл авдаг. Тэгэхээр чинь тэгэл хувийн үйлдвэр ярих нь үү те зөндөөл байгаа шүү дээ. Тэгэхээр чинь тэрийг нэг жоохон ингээд хямгатаад базаад өгвөл нөгөө нэг архин Багдад ирэхлээр улсууд бас нэг архинаас бас гарч магадгүй шүү дээ. Өнөөдрийн нэвтрүүлгээрээ нэг ядуу гэгддэг орох оронгүй, оч хаяггүй, шуудаа сав үүрэн гудамжин тэнүүшлэх хүмүүсийн тухай ярьсангүй. Ороод очих гэртээ, тосоод авах эхнэр хүүхдтэй, түшиж тулах ах дүүтэй, анхаатай байж амьдралаа өөд татъя гэвэл бүрэн боломжтой эрүүл сарвал хүмүүсийн тухай ярьж байна. За эзэнгүүд нэвтрүүлэг үргэлжилж байна. Бид одоо яг гудам захиад гэдэг юм уу нийгмийн хэв журам одоо алдагдуулаад байдаг тэр хүмүүстэй ажилдаг энэ цагдаагийн албан хаагчтай уулзаад байна л да. Тэгэхээр бидний хөндөж байгаа сэдэв бол гудам цагсан Монгол ирчүүд гэж одоо